зарим энэ хуульчид буюу ялангуяа энэ сая миний өрөөний үүдэн зогсоод ярьслаа гэж байгаа байхгүй. Яа гэдэг одоо бүр гайхаад хэдүүлээ хууль тогтоомжийн хуультай та хэд ярьдаг штэ. Энэ процессын дагуу л явах ёстой шүү гэд. Энэ процессын дагуу явахаар нэг хүний ийм одоо хувийн PR болгож ингэ сенсацлаад иж болохгүй л гэдэг зүйлийг хэлж байгаа байхгүй. Энэ хуулийн одоо хуулийг судлах ажлын хэсэг ерөөсөө хуралдахгүй. Тэгээ өнгөрсөн хугацаанд манай энэ гишүүд хизээ хамгийн одоо идэвхтэй байдаг гэхлээр албан тушаал тий засгийн газрыг огцруулах, засгийн газрыг шинээр томилох үед шүнжин өдөржин хуралцдаг, хонон үнжин хуралцдаг. Тэгээ яг ингээд иргэдийн амьдралтай холбоотой татварыг бууруулах асуудал төр ерөөсөө ирэхгүй. Тэгээ эн чинь ажлын хэсгийн хуралдаа ирэхгүй байна, хилцэхгүй байна гэдэг чинь энийг эсэргүүцэж гин гэсэн үг байхгүй юу? Бид нар хуралдж ижил энэ асуудал цаашаа явна шүү дээ. Уг нь бол 2024 оны сонгуулиар бүх намууд татвар бууруулна гэж амласан тий. Одоо баг 2 жил болж шít. Нэг ч татвар буурсан юм байхгүй. Тэгээ иргэд нь ерөөсөө энэ өөрсдийнхөө худалдаж авсан хөрөнгийг зархад төлдөг 2% татраа болио гэхэд хуралдахгүй, эсвүүлтгүй гаргаад ингээд цухтаагаад байгаа нь маш харамсалтай. Би тэгээ энэ дээр нэг ажлын хэсгийн гишүүдийнх нь нэрсийг бас ингээд уншаад өгчэй гэж бодож ин л доо. Тэгээд иргэд бас энэ хүмүүсээс хариуцлага нэхмээр байна. Сонгуулийн үед амлсан амлалтаа биелүүлээч гэдэг. За ажлын хэсгийн дараагаар улсын хурлын гишүүн сайн зөрөг ажиллаж байгаа. За гишүүдэд алдарч авахлан Ав Бакир, Батбаяр, Батуулд, Заяавал, Мөнх соёл, Мөнх тулга, Номин, Төвшин, Цогтбаатар гэдэг. За иргэдийн санал бодол бол энэ хууль хизээ батлагдах вэ? Яагаад удаад байгаа талаар байнга асууж байгаа. Тэгэхээр би одоо энэний хойноос явахаас өөр арга байхгүй. Тэгээ гишүүд одоо ингээд зарим нь жоохон бухимдалтай байх шиг байна тий. Энэ чинь та нар сонгуулийн лам болчихсон. Татваржуулаа нийгэмд одоо нэг юм ус төрч шиг хуульчийн нэр барьсан ус төрч бараг нь 28 он дэвших хувийн залуу. Ингэж болохгүй. Хоёрдугаар энэ үйл хөдлөнгийн бас борлуулсны 2% татварын цаана бас орон нутагт ордог 90 тэрбум төгрөгийн асуудал байгаа. Энэ 90 тэрбум нь орон нутгуудад бас тодорхой хэмжээний ажлууд явдаг. Энийг гарц гаргалгаа яах вэ гэдэг асуудал яригдж байна. Хоёрдугаар мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх чиглэлийн эрсдлүүд үүснэ. Энэ зөвхөн ганц нэг орон сууцаа зардаг. Ер нь жирийн иргэд бол нэг орон сууцааныг байнга зараад идэггүй шүү дээ. Орон сууцны нөхцлөө зарах тэр чиглэл рүүгээ ордог. Хэрвээ одоо өнөөдөр баахан гэрэл асахгүй байгаа орон сууцуудыг хөдөлгөхийн тулд ийм лобби хийж одоо тий энэ чин татварт үнэлгээгээр явах юм бол хэдэн тэрбумын үнэлгээтэй орон сууцууд гарч ирэх гээд байгаа учраас бас болохгүй байх шиг байна. Тэнгүүд нь ийм акцууд бас Батхүү нэрийн хуульчдаар барьж иж иргэдийн нэр барьж яваад энэ одоо амнуудад байгаа өндөр үнэтэй энэ орон сууцнуудыг борлуулах оролдогыг маш хямд үнэтэйгээр шилжүүлэх оролдогыг цаана явж ийн гэж одоо хартахаас өөр арга байхгүй. Дээрэс нь магадгүй зарим орон сууцуудыг хит өндрөөр үнэлээд яг төлбөрт нь бага мөнгө авдаг мөртлөө тэн дээр бас одоо цаашдаа мөнгө өгөх эрсдлүүд гарч магадгүй. Тэгэхээр бас жирийн иргэд маань ойлгоорой. Энийг бид нар жирийн иргэд талдаа байнгын дэмжиж хийн. Цаана ийм эрсдлүүд байгаа учраас энэ дээр яг хуулийн ямар одоо зохицуултуудыг оновчтой хийж иж энэ эрсдлүүдээс одоо урьдчилан сэргийлж чадах вэ? Харин орон сууцчлах бодлогыг хэрхэн дэмжих. За дээрэс нь одоо анхны орон сууцаа нөхцөлийг сайжруулад эсвэл томруулах гэж байгаа ч гэдэг ийм иргэдэд бол бид нар дэмжинэ. Түүнээс биш одоо энэ өргөдөл гаргачаад юм болгон дээр ингэж одоо бас энэ худлаа мэдээлэл өгөө удаага бас энэ Батхүүгээ бий болж бас хатуухан хэлчихэ. Энэ өргөдлийг чи яг хууль тогтоомжинд аваа хэлцээ явж байгаа. Хоёрдугаарт их амархан юм бодоод байгаа шүү. Энд дээр чи нөгөө хууль тогтоомжийг боловсруулах процесс гэдэг чи доор хойж 3 сарын ажил байхгүй. Тэгээ бид нар энийг маш хурдтайгаар хийхэд бол татварын багц үйлдэлтэй хамтд нь ер нь засгийн газар оруулж ирэх зүйтэй гэж бас үзэж байгаа.